Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Guess what буюу яасан гэж цувралын маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Би энэ цувралаараа хүмүүс нэгэд төвөө хийчихдэг, өөрөө судалгаа хийж байгаа. За өнөөдөр би Америкийн Калифорниа мужид гарч байгаа галт хөмрийн талаар ярина. Ойрын 7-8 хоногийн турш хаасайгүй хэвлэл мэдээллийнхэн бол энэ галт хөмрийн талаар ярьж байна. За тэгээд өнөөдрийнхөө сэтгэлөө орцгоё. За Калифорни мужид байрлах Palisades гэх газраас анхны галын дуудлага 1 сарын 7-ны өглөө 10 цаг 30 минутын орчим ирсэн байгаа юм. За тэгээд эхний дуудлага ирээд 20 орчим минутын хугацааны дотор 20 акр газарт гарч исэн гал нь 200 акр болж томроод за маргааш өрөөнд буюу 1 сарын 8-ны орой гэхэд 16,000 акр газар шатж байгаа тийм том болж өссөн байнамаа. За тэгээд энэ гал нь болохоор зөвхөн Palisades биш. За хит хитэн Калифорни мужи хит хитэн газруудад бас ийм том цар хүрээтэйгээр гарч эхэлсэн. Намайг яг одоо бичлэгээ хийж байгаа энэ мөчид 2025 оны 1 сарын 15-ны өглөө 9 цагийн үед болохоор Калифорниад нийтдээ 12,000 орчим барилга байгууламж сүрсэн. 250-аас 275 орчим тэрбум долларын хохиролтой. За 200,000 гаруй хүн нүүлгэн шилжүүлэгдсэн гэр оронгүй болчихсон. Тэгээд 25 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. За нөхцөл байдал бол хүнд хэвээрэл байгаа. Ерөөсөө галт төмрийг бол гартаа бүрэн авч чадаагүй байгаа. За арт иргэдийнхэн нөхцөл байдал одоо ямар байна бүгдээр харцгаая. Sentimental things, like my mom passed away. I had only a few things of hers left. My wedding dress, our wedding album. We left everything. Our albums, we have just whatever we're wearing. We're wearing the same thing for the last 2 days. My mom just said it to me. She's like, everything's gone. You mean the books that we have? Like nothing? I'm just like, Mom, it's all gone. All of it. Every memory, all those things are gone. We have whatever's left in our heads to rebuild with. All of it's gone. За тэгээд бас хүмүүс ингээ бүх зүйлээ алдчихсан тий гэр нь ингээ бүр оронгороо шатчихсан. Зарим нь гэртээ байж байгаа шууд ингээ өмсөн хувцастайгаар гарч ирэх шаардлагатай болсон. Зарим нь болохоор бүр ингээ ажилдаа явчаад ирээд ирсэн чинь гэр оронгүй болчихсон байсан. Ийм тохиолдол зөндөө байгаа. За тэгээд хүмүүс бас юу гэж хэлж байгаа вэ гэхээр хэцүү үед маань одоо намайг наашаа гэж тий намайг дэмжих, надад туслах тэр хүмүүс, тэр миний эргэн тойрны хүмүүс, миний хөршийн холбоо маань тэр чигээрээ сүрчглээ. Одоо надад туслах хүн байхгүй, бид нэр бүгдээрээ нэг зарим дээр сууж байгаа. Надад туслах хүмүүс маань бас адилхан яг ингээд юучгүй болчихлоо. Одоо яг ингээд яах вэ гэдэг юм хэцүү байдалд байгаа. За тэгээд мэдээж миний заавал дурдах ёстой хүмүүс бол гал сөнөөгчд. За гал сөнөөгчд болохоор өөрсдийн амь насаараа дэнжин тавьж иж олон хүмүүсийн амь насыг аврахыг хичээдэг хүмүүс тийм үү. За тэгэнгүүт энэ удаагийн Калифорниад гарч байгаа галыг unstoppable буюу ингээд согсошгүй, бүр дийлдэшгүй тийм гал байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийнхөө амь насаар дэнжин тавиад ингээд тэмцэж байгаа зүйл нь зогсошгүй гэхээр одоо ингээд ямар амар тэмцэтгэлийн дарамт те ямар төгшүүрт ороод гал сөнөөгчнөр маань ажиллаж байгаа нь бол харагдаж байна. За тэгээд үүний зэрэгцээ хүн хүч, төхөөрөмж, за усны хомсдол маш их байгаа. Та хэд хэрвээ сонссон бол одоо ямар хэрүүл шууган яваад байгаа бэ гэхээр Калифорниа муж усгүй болчихсон. За яг гал гарч эхлээл ингээд усаа цацдаг штеп. Тэгсэн чинь ус байхгүй болсон. За тэгэнгүүт ингээ хүмүүс шууд засгийн газар тий өндөр албан тушаалтнуудаа шууд буруутгаж байгаа. Усыг хадгалах ёстой байсан, нөөцлөх ёстой байсан, нөөцний сав нь хоосон байсан, хатсан байсан. Энэ бол буруу менежмент хийсэн, буруу зарцуулалт хийсэн. Энэ удирдлагуудын буруу, засгийн газрын буруу гэдэг хүмүүсээс шууд ярьж байгаа. За тэгээд тэр хүмүүсийн буруус болоод Калифорниагийн гал ингээд улам ширүүсч байна, зогсоох аргагүй болж байна гэж хүмүүс бол маш ууртай хэлж байгаа. За тэгээд нэг ийм хэрүүл гарч ирсэн. Тэгэнгүүт албан ёсны хүмүүс нь officials юу гэж хэлж байгаа бэ гэхээр за би маш энгийнээр тайлбарлаж өгье. За
Калифорни мужийн усны хангамж нь усны 3.2% усны хангамж нь за ийм 3 газараас ирдэг байх нь Калифорни мужийн өөрсдийнх нь газар зүйн байрлал нь болохоор Hills Mountains буюу өндөрлөг газар Калифорни байрладаг. За тэгэхээр ингэж ирж байгаа ус чинь болохоор ингэ шууд Калифорни руу урсаад ирчихдэггүй байх нь тийм үү. Дунд нь заавал pump ч юм уу pressure даралт шахалт хэрэгтэй болно доо. За тэгээд энэ модны жишээгээр би тайлбарлая. За ингээ модны үндсийг одоо ингээ бөндөө нөөц гэж боддог тийм усны нөөц. За усны нөөц маань ингэж дээшээ яваад мөчрүүд дээр нь дахиж ингээ шахалт өгөх систем хэрэгтэй болно доо. Тэгжээж мөчрөөсөө цаашаа салаалаад энэ навчнууд буюу хүмүүсийн гэр орон за тэр одоо гал командад гал сөнөөгчд ашиглах тэр усны нөөцийг бол хангах чадвартай болох нь. За тэгээд энэ тэнд ингээд усны нөөц ус хэрэгтэй болоод бүх зүйл ингээд зэрэг ажиллаад эхлэхээр яасан бэ гэхээр тэр усыг шахах хэрэгтэй байсан тэр даралтын систем нь ачаалаад дэлгэр болчихсон. Бүр эцэстээ болчихсон гэсэн үг. За тэгэхээр бол ус бол байгаа Калифорни усгүй болоогүй зүгээр л усаа шахаж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Sure that you understand there's water in the drumline. They just cannot get off the hill because we cannot fill the tank fast enough. Officials say there wasn't a lack of water in LA, and data shows that major California reservoirs were at or above historic averages when the fires broke out. Ийм мэдээллийг бол албан ёсны хүмүүс маань өгсөн байгаа. За тэгэхээр яг энэ усны асуудал юу болоод усах нь би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ улс төр тэгээд ингээд засгийн газар гэдэг за иймэрхүү асуудлыг би өнөөдөр ярихгүй тэгэхээр энэ асуудлыг төр хойшин тавья. За тэгээд энэ нүсэр том галчин яг яагаад гарч байгаа? За судлаач шинжээчд нарын хэлж байгаачлан бол ийм аимшигтай том гал гарах бол ганцхан шалтгаан гэсэн юм бол байхгүй. Хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөс болоод энэ гал бүр ингээд аимшигтайгаар гарч ийн улам илүү ихсэж байна гэж дүгнэж байгаа. За том шалтгаануудын нэг гэх юм бол Калифорниад ойрын 8 сар бол хурд хүнсний хэмжээ маш багассан, бараг бороо ороогүй, тийм хуурай, тийм гангачтай байсан. Одоо энэ 6-аас бол бүндэ харж болж байна. Энэ бор өнгийн хэсэг нь болохоор хурд хүнс огт ороогүй хэсэг байгаа. Бас мөн түрүүн ярьсан усны асуудал байгаа тий. Усаа ингээд тухайн цагт нь хэрэгтэй цагт нь хүргэж чадаагүй эсвэл гал нь болон томорч байна. За энэ бол risk management буюу бэлэн байдал, гамшигын бэлэн байдлын хангалтгүй байдлаас бас болсон байна. За тэгээд бас галыг одоо маш том аимшигтай сүрлийн болгож байгаа зүйл Santa Ana буюу салхи. За энэ салхи бол маш хүчтэй үлээгээд энэ төмрийг улам дэгдээж байгаа. За гал гарангуут ингээд цог үлдэн тийм үү. За тэгээд тэр ингээд унтраагүй цогийг за тэгээд энэ унтраагүй цогийг тэр салхиар дамжуулаад бүр ингээд хаа сайгүй цасан шуурга сурж байгаа юм шиг галан шуурга шуурж байгаа Калифорниад. Residents flee for their lives. There's nothing we can do now, bro. Яг ийм хүчин зүйлүүдээс болоод энэ гал бол улам аимшигтай, улам хор нөлөөлтөй болж байгаа юм аа. За би тэгээд тэдгээр хүчин зүйлүүдийн томоохон шалтгаануудын нэг болох уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлтийн талаар өнөөдөр та бүхэндээ онцлог ярьж өгөх болно. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлт Калифорниагийн цөмөрт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг өнөөдөр ярих юм. За уур амьсгалын өөрчлөлт гэж яг юу юм бэ? Дэлхийн дулаалал гэж юу юм? Яг ийм юм болж байгаа юм уу? Яг үний юм уу те? За ийм юм боллооч хүмүүсийн амьдралд яг яаж нөлөөлөд байгаа юм? Та нар тийм асуулт байж магадгүй. За би тэрийг одоо тайлбарлая заяа. За уур амьсгалын өөрчлөлт гэж яг юу вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй тийм үү? За уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь температур, цаг агаарын төлөв байдалд гарч буй урт хугацааны өөрчлөлтийг хэлнэ. Тэгэхээр жилийн өмнө өвөл хасах 20 градус байсан. Энэ жил хасах 18 градус байна. 2 градусаар дулаарсан байна. Энэ бол цаг уурын өөрчлөлт болж дэлхийн дулаалал явж ийн гэсэн тохиолдол биш. За цаг уурын өөрчлөлт түрүүн гэсэнчлэн урт хугацааны өөрчлөлтийг хэлнэ гэсэн тийм үү. Тэгэхээр үүнд ятаж 10 жилийн зайтай харьцуулалт ордог.
10 жилийн өмнө өвөл ямар байсан, 100 ямар байсан, одоо ямар байна гэдгийг харьцуулж иж бөөндөө цаг агаар өөрчлөж гинэ үгүй юу гэдгийг мэддэг бахнэ. За 2015 онд болохоор Парист хилцүүлэг болсон тийм үү? Олон улсын хилцүүлэг болсон. Paris Agreement 2015 гэж яригддаг байхгүй юу? За тэгэхээр Нүбийн нэгдсэн үндэсний байгууллагын орнууд, гишүүн орнууд цуглаад уур амьсгалын эсрэг хурдцтай, үр дүнтэй арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо ингээд бид нэр хүн төрөлхтөн ингээд хүн төрөлхтний аюулын хэмжээнд хүрчихэд байна гэсэн хилцүүлэг хийгээд за 2100 он буюу дараагийн 100 22 дугаар 100 гэхэд манай дэлхийн температурыг 2 градусаас доош байлгах тийм арга хэмжээг авах тийм зорилго тавьсан байгаа. За одоо бол манай дэлхийн температур 1.5 градус байгаа. За Монгол улс бас одоо энэ зорилгын доор нэгдэж хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14% бууруулах амлалт өгсөн. За тэгээд дараа нь энэхүү зорилтоо ахиулаад 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7% бууруулах болгож шинжилсэн байгаа. За тэгээд энэ Алсын хараа 2025 шин сэргэлтийн бодлого гэх тий танаас сонсч ирсэн баг. За тэгээд бас нэг хэсэг манай ерөнхийлөгч нөгөө тэрбум мод тэрнэ гэд шуугууладсан шүү дээ. За тэгээд эдгээр чинь бүгдээрээ нөгөө тэр Парист болсон хилцүүлгийн 2015 оны хилцүүлэгтэй холбоотой байх нэ. Дэлхийн дулааралтай холбоотой. За тэгэхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бол явагдаж байна. За энийг бол дэлхийд ирэх эрдэмтэд судлаачдын 97% нь бол санал нийлдэг. Дэлхийд ирэх жишээ яг судалгаа хийсэн эрдэмтэн судлаачдын 97% нь санал нийлдэг. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт явж байгаа нь үнэн байх нэ. Хүн төрөлхтний аж үйлдвэрлэл эхэлснээс хойш хүлэмжийн хий, нүүрс хүчлийн хий ихссэн тийм үү? Тэнгүүд түүнийгээ дагаад дэлхийн температур бас өссөн. За түлш ашиглаад нүүрс хүчлийн хий нэмэгдээд за ингээд дахиад температур нь өсөөд за ингээд гал гараал байна гэсэн зүгээр яг ийм тойрог болчихлоо гэсэн. За тэгээд энэ удаагийн Калифорниуд гарсан гал бол анх удаа Калифорниуд ийм гал гарч байгаа биш. Өмнө нь ч гэсэн гартгэлсэн гал. Гэтэ энэ удаа яг бол ингээд түүхэндээ гарч байгаагүй хамгийн том гал ахгүй юу? Тийм ч учраас бидэд анх удаа ийм зүйлийг одоо туулж ин тэ хүн төрлөختөн. Тийм болохоор туршлагагүйдсан. Ялцчихгүй. Тэгээл тэр нөгөө усны нөөц мөөц байхгүй, тэр усны систем нь ачаалаад илэхгүй болж байгаа байхгүй юу? За тэгээд энэ судалгааг одоо бөөндөө харах юм бол за галтын өмөрт өртсөн газрын хэмжээ 1900 Калифорнид 1972 оноос 2018 он хүртэл 405% өссөн. Зөвхөн Калифорниад 405% өссөн шүү. За тэгэхээр өөр мужууд за бүр өөр улсуудад маш том хэмжээгээр одоо тийм галт төмрийн хэмжээ өссөн байгаа маш өндөр хувиар. За тэгэхээр ингээд уур амьсгалын өөрчлөлт явагдаад дэлхийн дулаарт явагдах тусам за тэр зөвхөн галт төмөр гэлтгүй одоо бусад байгалийн гамшиг тийм үү? Хөл салхи, үер за далайн түвшний хэмжээ ихсэх мэт заа ингээд бусад байгалийн гамшигуд улам илүү хүчтэй, улам илүү devastating, улам илүү хорх нөлттэй. Тийм болж томорсоор одоогийн өнөөдрийн ийм зүйл болж байна. За тэгэхээр Монголд цаг агаарын одоо өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа юм? Монголд юу нь бол яг мэдрэгдэж байна уу гэдэг талаар би хальт ярьж өгье. Манай улс уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа улс орнуудын тоонд бол зүй ёсоор багтдаг. За тэгээд цөлжилт, хурд хүнсний хэмжээний өөрчлөлттэй. За тэгээд усны хомсдол гарах гээд за аль хэдийн эдгээр зүйлсийг бол Монгол улс туулаад явж байгаа. За тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн өртөмтгий байдал, за тэгээд хэр бэлтгэлтэй байна. Одоо аюул гамшиг болох юм бол хэрхэн даван туулах чадвартай байна гэдэг одоо иймэрхүү гамшигын хэмжээний бүх зүйлийг нэгтгээд одоо Монгол улсыг ирэмблэх юм бол 181 орноос 64-р чигсэж байгаа юм байна. За нэгдүгээр ч гэсэн бол мэдээж хэрэг одоо хамгийн аюултай хамгийн эмзэг орн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 181 орноос 64-т гэхээр энэ бол өндөр тоохгүй юу?
Тэгээд энэ цаг үеийн уур амьсгал гэдэг чинь бол маш том сэдв. Би энэ талаар дараа дахин байн ярих бах. Би өмнөх бичлэгэн дээр ч гэсэн яг ингээд байгаль орчны талаар ярьчихсан. Энэ удаа ч гэсэн ярьж байна. Яагаад гэхээр миний мэрэгжил энэтэй холбоотой байхгүй хаа. Энд чинь бас нэг сонирхолтой судалгаа байна л да. Монгол хүмүүсийн мэдлэг уур амьсгалын өөрчлөлийн талаарх ойлголт одоо ямар хөө байна вэ гэх тийм судалгаа байна. За энэ судалгаа нь болохоор ямар судалгаа вэ гэхээр Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 2804 хүнээс авсан судалгаа юм байна. Яг бүх арт иргэдээс биш шүү. За яг төврээр сонгож авсан цуглуулсан тийм судалгаа шүү. За миний тайлбарлах судалгаа. За тэгээд энэ судалгаар болохоор цагуурийн өөрчлөлтийн талаар одоо мэддэг ч юм уу те ийм юм байдаг шүү гэдэг ойлголттой хүмүүс бол 67.3% нь цагуурийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт гэж юу болохыг мэддэг гэсэн ойлголттой байгаа юм байна. Тэгээд бас бараг тал хувь нь уур амьсгалын өөрчлөлт одоо тэдний амьдралд сүүлийн 10 жилийн хугацаанд бол нөлөөлсөн гэж хэлсэн байгаа. 46.6%. За гисэн хэдий ч хот хөдөө одоо аль нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэл ойлголт маш дутмаг байгаа. Ердөө 23.6%. За одоо би энэ судалгааг та нартай харуулж байна. За хамгийн дээр нь байгаа улаан нь болохоор би цаг уурын өөрчлөлийн талаар маш сайн ойлголттой гэж хэлсэн хүмүүс. Дүнгэж одоо 2.1% л явж байгаа юм байна л да тий. За тэнгүүтээ огт сонсож байгаагүй бүдэг бадаг ойлголттой мэддэгч мэддэггүй юм шиг гэдэг хүмүүс. Ер нь бол цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлийн талаар тодорхой яг барьсан ойлголт байхгүй хүмүүс гэж хэлж болохоор хүмүүс нь 80-аас дээш хувийг эзэлж байна Монгол улсын. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээч хэрэг одоо хүн болгоны амьдрал асуудал байгаа тийм үү? Тийм их асуудалтай ядж ахч одоо тагаа хажуугаар юун цаг уурын уур амьсгалын өөрчлөлт вэ тий? Чи одоо тэгээд надаа ямар ч хамаагүй гэж бодож байгаа байх. Гэхдээ одоо өнөөдөр зүгээр Америкт л харж байна тий. Америк өнөөдөр ингэж чинь за Монголд бас айн төмөр гардаг тийм үү? Тэгээд одоо дараагийн тэгээд аимшигтай гамшиг нь одоо Монгол болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Ямар арга хэмжээ авах ёстой мэддэг байх хэрэгтэй. Энэ графикийг одоо би та нарт харуулъя. Энэ бол 100 200 гэдэг нь болохоор 100,000 жилийн өмнөх 200,000 жилийн өмнөх гэсэн үг шүү. За тэгээд эдгээр нь болохоор ингээд агаар дахь CO2 буюу нүүрс хүчлийн хийний агуулмжийг харуулж байна. За тэгэхээр ингээд CO2 байвал одоо ямар байдаг чинь те дулаахан байдаг, хүтэн байдаг гэсэн одоо ийм юутай явж байгаа шүү дээ давалгаатай. Тэнгүүт 1950 оноос эхэлж юу болсон бэ гэхээр бүр ингээд 2 дахь өсөж байгаа. Түүхэндээ хизээч юм байгаагүй өсөлт бол ингээд гараад ирсэн. Яасан? Хүмүүс төрш ашиглаж эхэлсэн. Хүмүүс төрш ашиглаж эхэлсэн. Хүмүүс утаа гаргаж хүмүүс мод тариад одоо модгүй зүйлд явагдсан байна. За тэгээд одоо энэ цаг агаарын өөрчлөлт яг яаж зогсох вэ? Тэ энийг яаж болиулах уу? За энэ бол бас дахиад нэг амар том бүрэн сэдв баггүй юу? Тэгэхээр би дараа нь тусад нь ярьж өгье. За тэгэхээр Монгол шиг оронд бол цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авна гэдэг бол яг үүний хэлт бол боломжгүй биш. Гэхдээ ярихтай. Яагаад тэгэхээр Монголын манай өөртөөх нь эдийн засаг нь 90% нь штэ. Юунаас хамааралтай дээ штэ уул уурхаагаас. Тэгэхээр ингээд гадаадын орнууд чинь ингээд уур амьсгалын эсрэг тэмцэхэд бол юу хийгээд байгаа гэхээр уул уурхаагаа зогсоё, төршөө болёо гэдэг байгаа штэ. Тэнгүүт одоо энэ уул уурхаанаас бүрэн хамааралтай тий эдийн засгийн уул уурхаанаас бүрэн хамааралтай Монгол улс. За миний өмнөх бичлэгнээр ярьсан нэгээр улс. Энэ улсуудыг яг яаж амьдрах юм? Гэд том асуудал үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд сэргээд хэрчим хүч гээд иймэрхүү асуудлууд зорьсон болъё. Энэ бол ингээд маш том сэдвээс хазаалт явагдчихлаа. Тэгэхээр өнөөдөр бол би ингээд та нартай Калифорниагийн талаар ярьж өглөө та нар ингээд юу болж ийн ингээд бааз зэрэг ойлголттой болж авсан бах тий. За тэгээд миний ярьсан тэр уур амьсгалын өөрчлөлт бол томоохон хүчин зүйлсүүдийн нэг мөн. Гэтэ зөвхөн цор ганц шалтгаан нь бол биш ээ. Дахиад өөр олон шалтгаанууд байгаа.
За тэгэхээр иймэрхүү байна. Өнөөдрийн бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. За би дахин хэлье. Та хэд хэрвээ хүнээс юм сонсож байгаа бол шалгадаг байх хэрэгтэй шүү. Тэр хүн худлаа ярьж болно шүү дээ, тэ. Тэгэхээр тийм учраас би тайлбар хэсгээрээ их сурвалжуудаа оруулсан байгаа. Тэгээ та хэд өөртөө шалгамаар байвал сонирхолтой ба санагдчихвал шалгаарай. За бабай би нэрээ түрүүчийн бичлэгэн дээр би өөр газар бичлэг хиймээр байна гэж хэлчихсэн шүү дээ гэсэн. Гэсэн чи би өөр кофе шопод бичлэг хийгээд болоогүй, бүтээгүй. Одоо ингээ миний 2 дахь бичлэг гэхгүй юм бичлэг. Тэгээ дахиад Starbucks-д орж ирсэн байна. Матча авч uuсан дахиад. Гэтэ дотор нь ус хийцэн байна одоогоор. За бабай чүүс пока.